Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээ өнөөдөр та бүхэнд би анхны реакшн бичлэгийг хийж үзүүлэх гэж байна. За өнөөдөр болохоор Мөнхцөл гэдэг энэ охины одоо нэг бичлэгэн дээр реакшн хийх гэж байна. За ингээд хэдүүлээ эхэлцгээе. Hi guys, өнөөдөр болохоор та нарт мэдээлэл гэж хэлж болох ч гэсэн яг уу жоохон та нарт урам дэм өгд юм уу гэж бодоод. За энэ охины талаар одоо хэлэхэд хүмүүст мэдээлэл хүргэдэг. Дээрэс нь одоо хүмүүст юу хэрэгтэй байдаг, юу одоо ямархуу одоо сонирхолтой зүйл байна гэх мэт одоо маш хэрэгтэй зөвлөгөө өгдөг. Та бүхэн нэг ороод сонирхоорой. Бодоод энэ бичлэгийг хийх юм уу гэж бодож чинь. Тэгээд ямар ч гэсэн өөртөө итгэлгүй хүүхэд магадгүй жоохон өөртөө итгэлтэй болохыг хүсэж байгаа, жоохон нүүрэнгүй болохыг хүсэж байгаа ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа хүүхдүүд байгаа бол энэ бичлэгийг заавалчгүй төгсөл нь үзээрэй. Тэг ямар ч гэсэн яг гол сэдв рүү ороод бичлэгээ эхлүүлцгээе. За ерөөхдөө бол өнөөдрийн одоо энэ миний үзэж байгаа бичлэг бол өөртөө хэрхэн итгэлтэй болсон бэ гэсэн бичлэг байна. За тэгээд өөртөө ер нь итгэлтэй болохыг хүсэж байгаа хүмүүс ороод үзээрэй. Зөвлөхөөс өмнө энэ бичлэг дээр лайк дараад миний сувгийг заавал дагаарай. Бас заавал хонхон дээр дараарай. Анхаарах ёстой зүйл нь энэ сувган дээр яригдж байгаа бүх хүний нэр бөгөөд англи хэл нь солонгос дуудлагаар яригдж байгаа учраас бас энийг анхаараарай. Тэгээд яг яаж өөртөө итгэлтэй болох би яг яаж өөрчлөгдсөн гэх тийм шүү зүйлүүдийг ярихаас өмнө би жоохон өмнө нь ямар шүү хүүхдээсэн гэдгээ та нарт ярьснаа дээр баг хамгийн түрүүнд гэх юм бол мэдж байгаа хүмүүсд нь бэжж магадгүй би болохоор айлын ганцыг нэг гэр бүл ч юм уу эцэг гэдэг амар харамлдаг тийм шүзүүлээдэг. Тэрнээсээ болоод нэг амар ингээл гадуур юу ягаал хүүхдүүдтэй нийлээл ингээл яваад байдаг. За үнэн шүү, энэ бол ерөөхдөө бол ингээд яг айлын ганц хүүхдүүд гэхээр одоо эцэг эхчүүд ерөөхдөө бол амар харамлдаг. Энэ бол маш үнэн. Гэхдээ та харамлах хэрэггүй. Зүгээр л хүүхдээ сайхан нийгэмшүүлэлтэй. Энд чинь 21-р зуун. Зүгээр гараал найз нөхдөд болоход юу болохгүй гэж айх зүйл байхгүй. Энд чинь 21-р зуун. Та зүгээр хүүхдээ сайхан тагнаж болно шүү дээ. За ингээд ерөөхдөө бол айлын ганц хүүхдүүд бас тохиолдог зүйл гэж би бодож байна. Тэггүй жоохон тэгээд дэвсэн жожиг тийм шүү хүүхдээсэн. Тэгээд тэр үед болохоор яг наадтай ойролцоо настай манай гэр бүлд үеэл дүү маань байдгүйсэн. Тэр үеэл дүү маань болохоор наадтай нэг насны зүгтэй. Үеэл дүү маань болохоор бүр амар галзуу, гэвч би амар даруухан болохоор бүр ингээд улам дарагдаад. Гэхдээ яг ийм галзуу хүмүүсийн хажууд яг ингээд даруухан байх амар хэцүү байдаг тий. Яг ингээд амар гоё ингээд даруухан сууг ингээд хажуураас нь ингээд найз зөвхт нэрэл өстэй нэг далжганаа л байл өстэй. Явс оор хөрөн шүү те. Тэгээд дэвсэн өөрийгөө яаж илэрхийлэх ёстойгоо би өвдөөсөн мэдтгүү. Хүүхдээс нь тэгээд яг би өөрийгөө мэдээд байгаа гэж бодсон ч гэсэн яг тэр үедээ болохоор хүүхдэд шууд би ингэж чинь би ийм дургу гэд илэрхийлж чаддгүй байсан. Тэрнээсээ болоод анханасаа хүүхдүүдтэй харилцааны тэр арган ч гэсэн жоохон буураад эхэлсэн. Тэрнээсээ болоод жоохон би өөрийнхөө зангаар тэр хүүхдүүдтэй харьцах биш. Тэр хүүхдүүдэд тааруулж арай нэг шинэ өөр зан гаргаж агаад тэр хүүхдүүдтэй харилцдаг. Энэ бол амар маш буруу тийм ээ. Та бүхэн мэдж байгаа. Хүнд юу нэг ингэж таалагдаж яг өөрт нь тааруулж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүн өөрөөрөө байхтаа л гоё шүү дээ. Тэгээ одоо саяхан нэг та нарын дугаарсан тий байгаар минь хүлээн авах уу гэд. Хүнийг байгаагаар л хүлээн авах болно шүү дээ. Зүгээр л энэ бол нэг жишээ шүү дээ. Та бүхэн бас бодоод үзээрэй, нэгийг ч гэсэн тунгаагаараа. Тэгээд тэрнээсээ болоод зарим хүүхдүүд мөнхцөл амар сонио энэ хүүхдтэй харьцаж байгаа нь амар өөр гэх ч юм уу. Эсвэл бол тэр хүүхдэд зориулж би ямар нэгэн шин зан гаргаснаас болоод яг миний яг уг занг тэр хүүхд мэдгүй болохоор тэр хүүхд бид хоёрын дунд тэгээд тэрсэн би илүү их гомдох талдаа их байдаг байсан. Нэгт гэхэд би багада үсээ задгаа тавьж чаддгүй байсан. Яагаад гэвэл их амар алцгануур харагдах байх гэж бодоод би үсээ задгаа тавьж чаддгүй байсан. Хоёрт гэхэд би богинохон шорт, богинохон юм шүү гизээ гаргасан цамц ч юм уу эсвэл бүр ингээл богинохон өвдөөс дээш шорт өвдөөс өмсч чаддгүй байсан. Яагаад гэвэл ямар ч шалтгаангүй зүгээр л би өөртөө итгэлтэй байгаагүй, ямар ч шалтгаан. Ер нь бүх зүйл дээр өөртөө итгэлтэй байх нь амар чухал байгаас бодоод үзэхэд та нар хувцас дээр бодно. Жишээ нь хэм бол одоо энэ охины талаар энэ охин ярьж байгаа чинь тий одоо өөрөө ингээд богино одоо шорт одоо богино юм цанц өмсч чаддаггүй байсан гэж байна. Яг ингээд
хүмүүстэй одоо ингээд өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан гэж. Тэгэхээр ер нь өөртөө итгэлтэй байдал нь ямар чухал олон ингээд сайн талыг авчирдгийг харж байгаас те. Тэгэхээр үнэхээр өөртөө итгэлтэй биш бол та одооноос өөртөө итгэлтэй болохыг хичээгээд өөртөө итгэлгүй болохыг одоо мэдгүй байвал бүх зүйлийн бичлэгээ орж үзээрэй. Би миний ийм муухай гэж бодоогүй, зүгээр л би өөртөө ямар ч итгэлгүйсэн 3-т гэх юм бол ямар нэгэн нүүб бодолт, ямар нэгэн нүүб авчлах, дос дөхөх тийм шиг зүйлүүд юудээс мэддгүй байсан. Тэгээд задгаа тавиад өөртөө итгэлтэй болоод өөрийгөө өөрчлөөд би яг л 4 жил л болж байгаа. Тэрнээс өмнөх үеүүдтэй бол би байнга амар эргэтэлэг байсан. Тэгээд тэрнээсээ болоод би өөрийгөө би юм л бол зүгээр л эргэтэлгэл хүүхд юм байна. Би яг л тийм гэд өөрийгөө ойлгосноос болоод бүх тийм болоод эхэлсэн. Тэгээд 2-т гэх Яг ер нь бол яг одоо энэ зүйл тохиолдож байгаа хүн бол маш их байгаа. Яг өөрийгөө би ингээд эргэтэлэг юм байна гэж бодоод л тэгэл өстэй муу сайн муу бандрыг бол өстэй нэрээ авч идэл нэг тиймэрхүү байдаг да тий ингээд тэгээд ерөөхдөө бол би ч гэсэн бадаал итгэлгүй байсан. Намайг итгэлтэй болгосон зүйл гэх юм бол нэгдүгээрт гэвэл скаут, хоёрдугаарт гэх юм бол илтгэл тавих одоо урлаг, гуравдугаарт гэх юм бол одоо хоб болон одоо нийгмийн тим итвэх гэдэг зүйл намайг өөртөө маш их итгэлтэй болгосон. Өөртөө би хизээч юм байна гэж бодоагүйгээр бодоод яваадсан. Нэг мэтгэд өөртөө маш итгэлтэй болсон. Өөрийнхөө хүнд илэрхийлээ сурцсан байсан. Энэ бол одоо миний амьдралд яг гарч ирээд бас ер нь л 4 жил болж байна. Өмнө нь бол би бас яг л энэ охин шиг ингээд ерөөхдөө бол одоо шорт өмсгөөс ичих ч юм уу аль эсвэл одоо хүүхдүүдтэй одоо ярилцахад хүртэл баг ичдэг байсан. За ингээд цаашаа үзье. Тийм болвол би өөрийнхөө сэтгэлийг сайн илэрхийлж чаддгүй хүмүүсүүдэд яг хэлэх үг байгаа ч гэсэн би тэр үгийг илэрхийлээд дэдэггүй тэрийг дотроо хадгалсаар агаад ганцаараа дотроо дэлбэвчих тохиолдол амар их байдаг. Ялангуяа найз харилцаа юм нэг хүний харилцаанд тэр хүнд би ууралсан гомцсон тийм шиг зүйлүүдээ би өвдөөсөө тэр хүмүүсүүдэд хэлдэггүй зүгээр дотроо бодоол идэг тэр хүүхд нэг жижигхэн зүйл хийх юм бол тэрэнд нь шууд дэлбэвчдэг нэг тийм шиг зүйлтэй тэрнээсээ болоод амар зөндөө ер нь бол бас энэ зүйл бол их хамаатай. Чи гомцсон бол зүгээр гомцсноо л хэл. Уурсан бол гэхдээ чи твчих хэрэгтэй. Өмнөх хүчлэгээрээ ярьсан тий. За ерөөдөө бол чи гомцсон, тонирхсан үедээ шууд найздаа хэлж бай. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Яагаад гэвэл чи дотор хоридлуулаад байвал тэр гуниг чи томорсоор нэг мэдээ чи гүн хямралд орно. Ингээл ирэхээрээ тэгэл ерөөсөө амьдрал утгагүй санагдаад нөгөө өсрөн гээл нэг тиймэрхүү болдог доо. болоо алдаа гаргаж ирсэн хоёрт гэх юм бол тэрнээсээ болоод хүмүүсүүдэд өөрийгөө илэрхийлж чадахгүй тэрнээсээ болоод тэр хүүхдүүд намайг буруу ойлгоод тэр хүүхдүүдэд би уурлаад ингээд нэг дохторгүй харилцаанууд зөндөө их байдаг байсан. Тэгээд одоо болох мэдээж та нарын хавж байгаачлан үсээ задгаа тавиад амиг өөртөө ихтэй тийм шүү жоохон найрсаг талдаа ч гэсэн байгаа. Хамгийн түрүүнд би өөрчлөгдөж эхэлсэн нь болохоор 2016 онд ерөнхийдөө бол одоо л амар кул болсон амар өөртөө итгэлтэй болцсон байна. Дээрээс нь одоо өөрийгөө илэрхийлж чадчихээн. Энэ бол маш том одоо нэгэн амьдралд хэрэгтэй зүйл. Чи өөрийгөө илэрхийлж сурна гэдэг чинь ажлын байран дээр хордон гарнаа л гэсэн үг. Энэ мэдчлэн бусдад харилцахад хүртэл энэ маш их хэрэгтэй. За ингээд хэрхэн одоо өөрчлөгдсөн талаар сонсъё. 16-нд яг Монголд очиж байжсэн чинь миний үеийн бүх хүүхдүүд амар өөрсдөө илэрхийлж чөлөөтэй байгаад хахад би яагаад ийм өөрийгөө илэрхийлж чаддгүй яагаад ийм сони юм бэ гэж бодоод гинт толгоо яагаад ч юм гинт тэгэж бодоод анх удаа зовиг гаргаад дэлгүү бороод богинохон шовт тэгээд дэвс нь богинохон ийм гизээ гаргасан цамц аваад тэгээд тэрийг өмсөж жагаад Монголд өмсөж байгаа Солонгостой юудаас өмсч чаддгүй ичээд Монгол Солонгос ч өөр юм чинь тэгээд дараагийн жил дахиж Монголд очихдоо дахиж нэг хэд 3 удаа өмсөд тэрний дараа багаар ингээд хэлж эхэлсэн. Тэгтээ дааж олон хүүхдүүд гинт ингээд бодол төгөл гинт ингээд өөрийгөө өөрчилж чаддгүй хамгийн түрүүнд та нарт үнэхээр их хэлхийг хүсэж байгаа зүйл нь болохоор юу вэ гэхээр надтай адилхан эрэгтэйлэг хүүхдүүд зөндөө олон байдаг. Тим хүүхдүүдтэй би найзалдаг байсан. Тим хүүхдүүдтэй ч гэсэн амар олон удаа таарч исэн. Одоо хүүхдэл Хятадд сувж исэн, Солонгос сургууль сувж исэн, Монголд сувж исэн суувал юм бодог болсон. Хамгийн ер нь бол харахад бол юмд эрсдэл гаргана. Хүн ер нь эрсдэл гаргаж ээж шинийг эрхийлж ийл ер нь бол амжилт хүрдэг гэдгийг одоо бол ер нь бол ингээ илэрхийлээд яриад байна. Та бүхэн ойлгож байгаа бол
Ерөнхийдөө бол гэхдээ хүн гэдэг чинь маш ичимхий нөө ичих булчирхай гэдэг зүйл байдаг. Тэрийг гэхдээ дарж чадах аль эсвэл одоо шинийг илэрхийлээд эртэл гаргаж чадах юм бол та амжилтанд хүрнэ. Өөртөө итгэлтэй болох анхны алхам болно гэдгийг хэлээд байгаа шүү. За цаашаа үзцгээе. Энэ түмэнд тэр хүүхдүүдийн зүгээр толгоонд нь яг ингээд тогтцсон бодол нь юу вэ гэхээр надаас илүү гоё хүүхдүүд байх чинь энэ хүүхдүүд надаас илүү хөөх хүүхдүүд байгаа. Надад зохихгүй байх уу? Ингэхгүй байх уу? Тэхгүй байх уу? Баян бүх юмыг болохгүй бүтэхгүй гэж боддог тийм шүү хүүхдүүд байдаг. Би ч гэсэн тэгдэг байсан. Анх удаа шорт өмсөд эхэлсэн чи миний өвдөг амин сонирч юм шиг. Уул нь бол хүүхдүүдийн өвдөг тийм л ахын миний өвдөг нэг махлагч юм шиг тийм шиг бодол төвдөг байсан. Тэгтээ хамгийн гол зүйл нь хүнд зөгтөг хувцс, зөгтөггүй хувцс байдаг. Чи өөрөө тэрийг олон хувцснууд сольж өмсөж байгаа долох хэрэгтэй. Тэгээ хамгийн гол зүйл нь би ингэхгүй байхаа тэхгүй байхаа чамаас илүү хөөх хүүхдүүд бэж болно мэдээж энэ дэлхийд хөөх хүүхдүүд царай муутай хүмүүсүүд зөндөө байгаа. Тэгтээ хамгийн гол зүйл нь юу гэхээр хүн хүнд өөрөө өстөн гэдэг онцлог байдаг. Одоо надад жишээлх юм бол за одоо энэ ийм зүйл илэрхийлж байна. Чамд нэгэн эрдэн байгаа. Чи тэр эрдэнэ өөрөө ингээд дараад байгаа болохоор чи хизээч ил гарч чадахгүй байгаамаа гэсэн санааг илэрхийлж байна. Чи өөрийгөө үнэлж чадахгүй бол хизээч амжилтанд хүрэхгүй, хизээч өөртөө итгэлтэй болохгүй. Чи өөрийгөө үнэлээд ирэх цагт чи өөрийгөө ил тод гаргаж чадна. Чи хизээч би чадахгүй, би болохгүй, би хизээч бүтэхгүй, би хөөрхөн биш гэж бодож болохгүй. Чамд ямар нэгэн зүйл байгаа. Чи тэрийг өөрөө одоо хайж олох хэрэгтэй. Энэ бол хамгийн том одоо өөртөө итгэлтэй болох замын нэгэн бас шат. Дээшээ баг багаар алхасаар тэгэл өөртөө итгэлтэй болох шүү дээ. За ингээд цааш үзье. бол урт ус гэх юм уу зарим хүүхдүүд нь том нүд, бахгваатай нүд, том уруул гэх жишээний өөр өөрт нь таарсан онцлогуд өгдөг хүмүүсүүд төгөөс байхгүй төгөөс бэдэг хүмүүсүүд чамд бэж иж магадгүй. Гэхдээ тэр хүмүүсүүд анх төвхөөс эхлээл ингээл урт биетэй туранхаа нэг амин хөөхөн тэгэд төвхгүй мэдээж энэ тийм өөрсдийн гэсэн хичээл зүтгэл ямар нэгэн зүйл хийснийхаа дараа тэр зүйлээ савсныхаа дараа өөртөө таарах хувцснуудаа олоод тэрнээсээ олоод илүү гоё харагддаг. Нэг зүйл дээр жишээл тавих юм бол чи урагцсан хувцас байхад чи тэр урагцсан хувцаа ойхгүй байнга өмсөд ивэл мэдээж энэ чи амар тэнэг харагдана. Тийм учраас тэр хувцаа ой эсвэл тэр хувцаа хаяа шинэ хувцаа энэ хоёр л арга байгаа. Энэ нь болохоор хүн дээр юу гэж зөвлөхөө гэхээр тэр ойсон нь жоохон эвгүй харагдаж магадгүй ч гэсэн ямар ч байсан чи өөрийнхөө өмсгөх хувцас үйл ямар нэгэн хийхийг хүссэн зүйлээ үл эхлээд хийгээд үз мэдээж энэ чамд тохирохгүй ижиж магадгүй. Тэгээд тэр үед л оёогүй яснаас л илүү дээр тэгээд дараачих нь болохоор юу вэ гэхээр за саяны санаа болохоор чи хийж үзэхээс өмнө би болохгүй гэж битгий бод чи хийж үзээгүйгээс хийж үзсэн нь илүү дээрээ гэсэн утгатай. Ерөөхдөө бол хүн хийгээгүй үедээ ингээд би чадахгүй гэж боддог. Гэхдээ чи хийгээд үзэхэд ямар ч гэсэн буруудахгүй шүү. За дараагийн сонсъё. Чи бүгд өөрийгөө бүгд ингээд шууд солих хэрэгтэй. Энэ солих явцад би яг өөрийгөө яаж солихоо мэдэхгүй байх, ингэхгүй байх, тэгэхгүй ингээд амар олон хүмүүсүүд хэлдэг. Хамгийн түрүүнд нэг амар олон арга байхгүй баг л нэг л арга байгаах чи эхлээд хамгийн түрүүнд өөрийгөө дуртай, дурггүй би яг ямар шүү ааштай яад хүүхд гэдгээ өөрийгөө сайн мэдэх хэрэгтэй. Ихэнх одоо наа чиг эвхтээлэг ч юм уу эсвэл битүүлэг хүүхдүүд ялдаа гаргадаг зүйл нь болохоор юу вэ гэхээр яг өөрийнхөө дуртай, дурггүй зүйл тэгээд дэрсэн өөрийгөө илэрхийлж чаддаг өөрийнхөө яг илэрхийлэх гэхэд юу вэ нэр би чи яг ямар ааштай хүүхдэлээ би чи нэр яг ямар хүүхдэлээ гэдгээ мэддэг. За эндээс харахад бол одоо дүгнэж хэлэхэд бол өөрийгөө хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Чи өөрийгөө олж иж нэгэн одоо амжилтанд хүрнэ. Чи өөрийгөө олоогүй цагт хизээч амжилтанд хүрч одоо өөртөө итгэлтэй болно гэж бодож хэрэггүй. Өөрийгөө л хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Тэгээд дэвс нь унтах болгондоо усанд орохдоо ямар нэгэн автобус ямар нэгэн чамд сул цаг зөндөө байгаа өөрийнхөө талаар бодоод үз. Банк нэг удаа бодоод тэр чи шууд солигдохгүй банк өдөр болгон би өнөөдөр чи нэрээ тийм зүйл хийсэн. Тийм зүйл дээрээ тэр жоохон арай өвчлөөд би хэвээ одоо тэр хүүхдтэй одоо муудалцлаа гэх юм бол би тэр хүүхдтэй муудалцахдаа тийм үг хэлсэн. Гэхдээ би тэрний овонд арай өөр үг хэлсэн бол яг надад ямар шүү байх гэсэн бол гээд сайн муу талын байнга боож чи тэгингээ өөрийнхөө дуртай зүйл би ч нэрээ яг ямар хүн дургүй лээ би ч нэрээ яг ямар хүн дуртай байлээ би яг ямар шүү стайлын хувц өмсөх дуртай. Тий одоо ингээд хэлэхэд бол чи өөрийнхөө одоо тэр бүх зан төлөв тохирох зүйлүүдээ нэг жигсаалт гаргаад цаасан дээр бичиж буруудах гах гэж бодож байна. Яагаад гэвэл чи
Зүгээр бодоод бол тэрийгэ мартчихна. Угаасаа мартамхай зан одоо хүүхэд байтгаа одоо том хүн байтгаа хүүхэдч байдаг болсон. Тэгэхээр чи зүгээр жигсаага доошоо бичээд үз. Текстийн дараа нэг хараад үзэхэд би ийм дуртай юм байна. Би аль эсвэл иймэрхүү юм дургүй юм байна. Би ийм зантай хүүхдэд дуртай юм байна. Ийм газар ийм хүнтэй харьцах хэрэгтэй юм байна гэдгийг чи олж чадна. Энэ бол нэгэн төрлийн одоо төлөвлөгөө гэж хэлж болно. Өөрийгөө одоо олох нэгэн бас том арга шүү. Энийг бас туршаад үзээрэй. Тайлэг тийм шүү зүйлүүдэд байнга бодох хэрэгтэй. Энэ болгоо яг 100% зөв арга гэж хэлж чадахгүй ч гэсэн би ямар ч гэсэн ингэж өвчлөгцөн. Тэгээд хамгийн гол зүйл нь болохоо юу вэ гэхээр эвхтэлэг хувцалсан чамаагүй би ч гэсэн одоо хүртэл хаяада эвхтэлэг хувцалдаг яагаад гэвэл энэ нь миний нэг дуртай стайл. Тэгээд дээрс нь энэ нь эвхтэлэг хувцлалт өвдөөсөө биш эмхтэлэг хувцлалт гэсэн зүйл өвдөөсөө байхгүй. Энэ зүгээр street fashion эсвэл бол зүгээр амьдралын зүгээр энгийн стайлч гэх юм уу тийм шүү олон зүйлүүд байдаг. Тийм олон зүйлүүдээ ялгаж чадахгүйгаас болоод зүгээр л эмхтэй хувцлалт эвхтэй хувцлалт гэж ялгаал зүгээр амархан хэлэхэд амархан болгочдгоос яг тэрэнд хариу гэж байхгүй тийм учраас чи эвхтэйлэг хувцлалсан ч олон заавал ч би хувцсан дээр яваагүй зүгээр л зөвлүүлж явж байгаа нэг хэсэг нь хамгийн чиний сайн мэдэх ёстой зүйл нь болохоор юу вэ гэхээр чиний буруу гэж бодож байгаа зүйл чинь буруу зөв гэж бодож байгаа зүйл чинь зөв. За энэ бол чиний бодол өөртөө зөвөө гэсэн нэгэн санаа гаргаж ирж байгаа юм. Чи өөрөө зөв гэж бодсон бол тэрийгээ даг буруу гэж бодсон бол хизээч битгий хий. Тэрийг анханасаа чи илэрхийлж чадахгүй болвол чи 10% жил ингэж байгаа юм чинь чи нийгэмд гараад хизээч хүнтэй харьцаж чадахгүй. Тийм учраас одооноос засаад ах хэрэгтэй, одооноос засах хэрэг. Өөрийгөө илэрхийлж чадчихж зориг гаргадаг. Би яаж зориг гаргах уу? Би яаж юу яах вэ? Яаж өөртөө амархан ихтгэлтэй болох вэ? Амархан ихтгэлтэй болно гэсэн арга зам хизээч байхгүй. Тэг ер нь бол эрсдэл болон одоо зориг хүч хөдөлмөр гих мэт зүйлийг зарсаар чи хизээ нэгэн цагт заавал өөртөө итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй байдал чамайг амжилтанд хүрнэ гэдгийг заавал санаж аваарай. Энэ бол хамгийн том миний хэлэх зөвлөгөө шүү. Хизээж яахгүй чи өөбөө дуршаад чи өөбөө ямар нэгэн зүйл хийхгүй л болов уу? Чамд хин нэгэн хүн нэг тэнгэрээс чамд зориг шийдээд өгнө гэж байхгүй. Тэрнтэй адилхан. Эвзэн ч гэсэн татаад байх юм бол татагдах хэмжээгээр татагччаад дасавчдаг энэ нь болохоор юу гэж илэрхийлж байгаа вэ гэхээр чи тэрийг новшуулах юм бол новшуулаад байх тусмаа чи яг өөрийгөө хэн гэдэг яг өөрийнхөө үндсэн зан чанараа алдчих учраас новшуулаад хэрэггүй тэгээд дэвсэн би усан цэлхийг хүсдэг байсан болвол тэр усан дотор бол орохгүй болвол би хизээч сэлд сурахгүй. Тэгтээ би усан дотор сэлд сурахаас өмнө ямар нэгэн тэр зүйлийн талаа мэдлэг ямар нэгэн жоохон дасгал хийхгүй болвол би усанд ороод шууж живнэ. Тэрнтэй адилхан чи ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж байгаа бол эхлээд шиний сэтгэлжээ илүү чухал. Тий энэ бол ерөөхдөө бол чи одоо тодорхой хэмжээний өөрчлөлтийг хүсэж байгаа бол эхлээд өөртөө ямар нэгэн шин зүйлийг хий. Дээрэс нь өөрийн гэсэн одоо зоригтой бол мөрөөдөлтэй бол дээрэс нь ямар нэгэн өөрийн тэр хийх гэж байгаа зүйлдээ маш их сэтгэл гарга. Одоо нөгөө эзэн хичээл заяа хичээн гэдэг шиг одоо чи өөртөө ямар нэгэн зүйл төр хичээгээл байх юм бол цаанаасаа чи явсаар тэгэл өөртөө итгэлтэй болно. Чи өөрөө хичээвэл бүх зүйл болно гэдгийг хэлж байгаа юм шүү. За ингээд цааш үзье. Хол би ийм зүйлүүд надад ивж магадгүй ингэж магадгүй гэхдээ би энийг ингэж даван туулна гэд бэги гэхэд нэг жоохон төлөвлөгөө гаргачих жоохон тэгээд тэв чи 100% бүтэн гэсэн зүйл аахгүй угаасаа төлөвлөгөө ихэнх зохиосон төлөвлөгөөнүүд яг тэв чигээр бүтдэг зүйлүүд гэж байхгүй зүгээр нэг зориг тавиал тэв зоригтой яаж хүсэн чамаагүй тэв зоригтой хүмнэ гэсэн л зүйл гэдгээс ш яг тэв замаар явна гэд яг тэв замаар бүтдэггүй эхлээд яг тэв төлөвлөгөөгөө аваад чи усанд орох хэрэгтэй би жоохон ус залгаач ч юм уу жоохон даавчиж магадгүй хүүт усанд тэгхтээ чи сэлэл ах юм болвол сэлэх тусмаа чи илүү сайн болно. Тэр хүүт усанд ч гэсэн чиний бие чинь дасаад чамд хүүтэн нь мэдрэгдэхэ байна. Энэ нь болохоор хатуужлыг хэлж байгаа. Тэгээд би их дасахын чилжэж магадгүй. Хэвээ би өөрөө нэг буруу бодол бодож байна. За ерөөхдөө бол чи хэрэгтэй одоо өөрийн гэсэн тэр зүйлдээ одоо эхлээд эрсдэл гаргаад тийм ээ. Чи өөрийн гэсэн тэр зүйлдээ одоо яваад шантрахгүйгээр явнаа гэдэг чинь хамгийн том хүч хөдөлмөр. Хичээл зүтгэл гаргаж ивэл энэ бас нэгэн арга. Чи хичээл зүтгэл гаргаад ямар нэгэн зүйлд одоо тууштай байгаад байх юм бол хизээч чамайг амжилт өнгөрөхгүй.
Чи ямар нэгэн зүйл тууштай байх юм бол чамайг амжилт тойроод биш. Чамайг амжилт аваад гарна гэдгийг чи санах хэрэгтэй. Амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүн зоригтой, хүсэл мөрөөдөлтэй. Дээрээс нь тууштай өөрийн гэсэн одоо тийм мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй, дээрээс нь хатуужил гэдэг зүйлтэй байдаг. Энэ зүйлийг л биелүүлэх хэрэгтэй. Үүнийг чи хийж чадах юм бол өөртөө итгэлтэй болж чаднаа гэсэн үг юм аа. Гэх юм бол би хамгийн түрүүнд яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйлтэй байнга зөвлөлдөг. Одоо би нэг зүйлийг хийх гэх юм бол зүү утасч гэх юм уу, магадгүй алга ташихч гэх юм уу, байнга нэг зүйлээ зөвлүүлээд байдаг. Зөвлүүлээл бодоод ах юм бол 100% хариу гарч ирэхгүй ч гэсэн бэгээ гэхэд нэг жижигхэн багцаана гараад ирдэг. Энэ бичлэг ч гэсэн 100% яг боттой зүйл биш. Энэ болохоор зөвхөн миний өөртөө итгэлтэй болсон арга. Яг энэ хүүхд яг ойлгохтой юм яг юм шиг надад санагдаад ах юм. Ингээгүй юм шиг санагдаад ах ингэж хэлжэж магадгүй ч гэсэн энэ болохоор хүн болохоор жижигхэн зүйлээ сухавдаг. Тэгээ чамд жоохон чолтгоо дэмжлэгээ, жоохон ч гэсэн уран дэм хэрэгтэй болвол миний Instagram руу ороод надлаа асууж олон дүүшгээ магадгүй ихчихээ. Бүр ингээл битсэн даруйч шууд ингээл хариу өгөөдөө чадахгүй ч гэсэн бэгээ гэхэд бүр удлаа гэхэд 3 хоногийн дотор чолтгоо хамаагүй би танарт заавалчгүй хариу өгөх учраас асуух зүйлүүд магадгүй уран дэм байвал өгөөрэй. Гэхдээ би яг чамааг яаж өвчлөх гэдгийг чи хэлж чадахгүй. Яагаад гэвэл би чамааг сайн мэдгүй. Тийм учраас явшчаасан энэ бичлэг та нарт таалагдсан байх гэж бодож байна. Энэ бичлэгүүдийг би яаж сайн тайлбарлаж чадсан чадаагүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ явшчаасан багахан чолгоо ухаарл оруулсан байх гэж бодоод тэгээ явшчаасан дараачихаа бүх сонирхолтой мэдээлэлээр уулзцгаая. Тэгээ явшчаасан дараачихаа бичлэгдээ уулзъя. Бай. За ерөнхийдөө бол чи өөртөө одоо итгэлтэй болохыг хүсэж байгаа болол бүх зүйлийн бичлэгийг оруулах гэж зөвлөе. За миний хэлэх юм бол одоо бичлэгийн дондор дууссан. Ерөнхийдөө бол энэ хүүхдийн одоо бүх зүйлийн өөрчлөгдсөн арга нь бол маш зөв арга. Эрсдэл гаргаж иж чи амжилтанд буюу өөртөө итгэлтэй болж чадна. Миний өөртөө итгэлтэй болсон арга гэвэл би бусдад харилцаж үзсэн. Би одоо бусдад харилцаж ичдэг байсан бол би зориг гаргасан. За дараагаар яаж өөртөө итгэлтэй болсон бэ гэхээр ерөөхдөө юм тууштай байсан болохоор өөрийгөө хүнд илэрхийлж мөн өөртөө итгэлтэй болж чадсан. Та бүхэн бүх зүйлийн бичлэгийг ороод үзээрэй. Миний бичлэг мөн таалагдсан бол лайк тааш намайг дэмжээрэй. Ингээ бичлэг үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Бичлэгийг дуустал нь үзсэн танд баярлалаа. Намайг дэмжиж, намайг дагаарай. Мөн та хонхон дээр дарвал миний бичлэгийг цаг алгүй үзэх болно.